Мано. Өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын орооны 8 дугаар хуралдааныг хуралдуулахаар нийслэлийн намын орооны тэргүүлэгчид шийдвэр гаргасан. За үндсэндээ 3 асуудал хэлсэн. За нэгт нь энэ 1 жил одоо 6 сарын хугацаанд нийслэлийн засаг дарга ийм үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжилт хэдэн хувьтай байгаа юм бэ? За нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн одоо биелэлт хэрэгжилтийн явцын талаар миний би одоо тайлан илтгэл тавина. За хоёрт нь Монгол Ардын намын үндсэн дүрэн болон Монгол Ардын намын санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын орооны тэргүүлэгч болон нийслэлийн намын орооны гишүүдэд хариуцлага тооцох. Одоо өөрөөр хэлбэл нийслэлийн намын орооны гишүүнээс чөлөөлөх, нийслэлийн намын орооны тэргүүлэгчээс чөлөөлөх юм тогтоолын төслийг бас хэлцүүлж батлуулгаар байгаа. За 3 дахь асуудал бол зохион байгуулалтын асуудал. За зохион байгуулалтын асуудалд за одоо хуралд оролцож байгаа хүмүүсээс нийслэлийн намын орооны даргын одоо даргад нэр дэвшиж даргыг өөрчлөх чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. За хоёрт нь нийслэлийн намын орооны зарим дэд даргыг чөлөөлж орон гарсан дэд дарга дээр нөхөн сонгох сонгуулийн үүднэ. За дараагийн дугаарт нь нийслэлийн намын орооны зарим тэргүүлэгчийг чөлөөлж орон гарсан тохиолдолд дараагийн тэргүүлэгчийг шинээр сонгох асуудал яригдана. Гэх мэт ийм асуудлуудыг хэлцгээр ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээд нийслэлийн намын орооны гишүүд, нийслэлийн намын орооны хуралдаанд хилцүүлэх асуудал дээр нээлттэй санал гаргах ийм боломжтой ийм байгаа. Таны хувьд өөрөө албанчлаа гэдэг нь нийслэлийн намын орооны асуудал дээр байна шүү дээ. Би бол одоо яг энэ бид нар чинь намын ороо жилдээ нэг удаа хуралдах хэрэгтэй. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа. Би бол одоо яг нийслэлийн намын орооны дараагаар сонгогдоод жил 11 сар болж байгаа. Тэгээд өнгөрсөн жил хийцсэн одоо энэ жил дахиад хурлаа хийн. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа. Одоо надтай өөр өрсөлдөх тийм хүмүүс нэр дэвшээ, даргыг чөлөөлье гэдэг санал орж ирвэл нээлттэй хэлсэн. Би бол өчигдөрч одоо өөрийнхөө сошиал хуудасаар хэлсэн. Би цаашид ажлаа үргэлжлүүлнэ л гэдгээ ийм байр суурь таа. Өчигдөр засгийн газрын хурлаанаар туулын урдны замын төслийг зогсоолоо. Энд дээр таван байр суурь. Тий, би юу л яг бүтэн сайн ойлгоогүй. Энэ би тэгээ өнөөдөр бас намын даргад хэллээ. Эн чинь нөгөө олон улсын арбитртай холбоотой асуудал үүсэх учраас албан ёсоор засгийн газар тогтоол гаргаж одоо юу яагач вэ? Зогсоолоо гэдэг шийдвэр гаргахгүй бол одоо би тэр тогтоолыг үндэслэж нөгөө гүйцэтгэгч байгууллага руу бичиг өгнө. Тэндээ эргээд арбитр болон маргаан үүсээд энэ чинь өдөр хоногоор алдангийн асуудал яригдэн штэ. Тэгээ нөгөө гүйцэтгэгчдүүд одоо буруу байхгүй ш тэр чинь дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны тендерт дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны компани олон улсын нээлттэй тендерт орж одоо оролцож тендер шалгалж олон улсын фитикийн гэрээний дагуу гэрээ байгуулад ажиллаж байгаа. За хоёрт нь эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд буюу OECD-ийн зарчмын дагуу одоо нээлттэй ил тод тендерт оролцсон. За мөн OECD-ийн зарчим Стамбулын конвенцийн дагуу тендерт одоо хамгийн сайн гэж үнэлэлт өгж өөрөө оролцож шалгасан аж ахуйн нэгжийн хувьд бол хохирол учруул тэр эрсдлээ одоо юу яах вэ гэдэг. Одоо нэхэмжлэх ийм асуудал бичиг саас ирэх бах. Тэм учраас ерхий сайдын өчтөрүүл өөрийн нийгмийн сошиал хуудасаараа албан ёсоор зогсоолоо гэдээ алгаж өгч байгаа бичлэг явсан. Тэгэхээр эн чинь заавал нэг тамхтай цаасаар ирж ийш тэр нь одоо би тэрнийхэн дагуу бичгээ цаашаа хөргүүлэх хэрэгтэй. Тэрийгээ та нэг албажууч өгөрөө л гэж хэлсэн. Нийт хэдийн хэмжээний хохирол хэрвээ нэхэмжлэх. Одоо тийм яг нийт тооцсон байхгүй байгаа шүү дээ. Тэр чинь хуулийн хэлтийн байгууллагаар энэ туулын урдны замтай холбоотой асуудлуудыг бүрэн шалгуулъя. Тэгээ нөгөө талбай дээр зогсож исэн хэдэн нөхдүүдийг эрдэмтэд хичээх шиг болсон лээ.
тий эрдэмтдийн саналыг одоо судалж үзэж судлуулна гэсэн. Тэгэхээр би бол олон улсын экспертүүдийн тэр томилхон зүг баг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэг талдаа энэ тэзүү яг олон улсын нөгөө банк кэбл тэзүү болж чадсан уу? Концепт дизайн болж чадсан уу? Хоёрт нь энэ тендер саяны нөгөө Стамбулын конвенцийн дагуу нээлттэй тод явагдсан уу? Тийм ээ? За гуравт нь тэр төсөв төртгөн олон улсын жишгт нийцсэн үгээд ийм нэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одоо нэг дор хаяж 3-аас доошгүй ийм экспертүүдийг энэ төр томилж үзээд за тэгээд энэ урьдчилгаа төлбөр өгсөн нь хуулийн дагуу байсан уу? За энэ урьдчилгаа төлбөрөөс одоо энэ нөгөө нийгмийн сүлжээгээр зарим хүмүүсийн хардаж ярьж байгаа мөнгө төгрөг ийш тийшээ шилжсэн үү? Эсвэл дансандаа бүрэн бүтнээрээ байна уу? Тэрийг олон нийтэд яг ил тод гаргах ёстой. Тэгээд энэ асуудлууд шийдэгдвэл цаашаа өргөсөх ба шийдэгдэхгүй л тэгээд би эхлүүлсэн би бодтойгоор ажил болгож эхлүүлсэн хэн ямар хүмүүс шаардаж зогсоож гацаасан гэдэг нь хожим тэгээд бас нэг тийм юу болж үлдэх ёстой шүү дээ. Баримтцэлт болж үлдэх ёстой. Хуулийн замын төслийг одоо эсэргүүцээд байгаа хүмүүс танаа намын хэсэг хүмүүс ч бас байх шиг байна. Та өчтөр сахим удснаад улсынхаа хөгжлийг бодё мангуудаа гэж хэлсэн. Тэнд одоо яг ямар хүмүүс багтчих. Гэхдээ одоо ингээд энэ би ч бас нөгөө нэг одоо найз нөхдөд хүн шүү дээ. Тэгээ энэ талбай дээр байгаа хүмүүсийг санхүүжүүлж байна. Танаа намын нэр бүхэн хүмүүс. Тухайлх юм бол одоо тэр нөгөө нэг Баян-Онгорын алт тухдаг нинжа байсан нэг нөхөр байгаа шүү дээ. Сүүлийн үед судлаач гэдэг байгаа Мөсийн сургуулийн хүн судлалын багш гэдэг байгаа нөхөр шүү. Тэр чинь одоо яг бом очир гэдэг нөхөр бол өөрийнх нь яг багш өөрөө шилжилээ шүү. Миний гарын шаваа гэдэг олон нийтийн сүлжээгээр ярьж байна. Энэ чинь бом очир гэдэг чинь манай нам нэг жагсаалтаар нэг орж ирсэн нөхөр шүү дээ. Тэг их мэтлэн гэдэг. Одоо би бол энийг нэлээд өргөн үрээтэй шалгалт шүүлэг тэр юм нь АТГ энтрийн шалгаад дууссаны дараа тэгээд дараа нь нэлээд том дэлгэрэнгүй мэдээлэлүүд гарч ирэх байхаа гэж. Нийслэл дээр зарласан тендерүүд дээр нийслэлийн төлөөлөгчнөр өөрсдөө хамаардаг компаниудаар оруулж авсан байна гэдэг нэг зөвлөгөө яваад байна. Өмнөд Сэргэлэнбаатар төлөвчийн одоо цэлбэжийн төв дээр 196 тэрбумын тендер авсан ажил байгаа гэсэн. За Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн ажил үйлчилгээ барааг сонгон шалгаруулах барьдаг хамгийн нэгдүгээр суурь зарчим хамгийн бага үнийн санал гэж байдаг. Тэгэхээр сэлб өөрөө 5 багц тендер. Энийний 4 багц нь одоо гэрээ хийцээ явж байгаа. Нэг багц нь шүүхтэр маргаж байгаа. Энэ 4 багц дөрүүлээ хамгийн бага үнийн санал өгсөж шалгарсан байл. Өөрөөр хэлбэл тэнд одоо нэг багц дээр хэд байдیں 5-10 аж ахуй нэгж байгууллагууд тендер шалгаруулалтанд ороод тендерийн баталгаагаа байрлуулад тендерийн хүчинтэй хугацаагаа танилцуулаад туршлагаа нотлоод болсон хүчнээ нотлоод чадвараа нотлоод техник тоног төхөөрөмжөөр нотлсон бүх шалгууруудыг сангийн яамнаас баталсан аргачлалын дагуу үнэлдэг маягтан дээр бөглөөд тэгээ хамгийн бага үн өгсөн даваа хөдөл үүсдэг. Би одоо манай нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч тэрний хамааралтай энэний хамааралтай хязгаал тогтоох юу байхгүй. Хамгийн бага үнийн саналыг тухайн тендер нээх өдөр битүүмжилсэн хуудасаар ирүүлж орсдог. Тэгээ би авилгатай газар бүгдийг шилжүүлээд авчихсан. Үнэлгээний хороонд орсон тэр хүмүүс бүгд өөрсдөө юугаа өгнө. Тэгэхээр нээлттэй тендерт доржих орноо, дондгих орноо тэр л ерөөсөө сонир биш. Хоёрдугаар даваатлагийн эхнэртэй холбоотой ер нь их л том өргөн үрээтэй одоо нэг аппликац өгч штэ. Аппликац И гэдэг шиг тийм ээ. Өнгөрсөн жилийн оюун эрдний бэрийн цүнхний одоо аппликацийн одоо үргэлжлэл аппликац И явуулж штэ тий. Тэнд нөгөө л Монгол Улсын их сургуулийн нэг хэдэн багш нар цайныхаа цагаар гарч ирж одоо юм ярьдаг, хэдэн комедианууд ирж юм ярьдаг. Энд чинь нэг юм зохиол нийтлэх юм болоод шүү дээ. Нодлонгийн нөгөө байсан граф ньюс юу лээ тэр юунууд нь нэвтрүүлдэг тий. Яг л ийм стандарт явж байгаа. Энийг бол одоо Монголын ард түмэн бүгд мэдж байгаа шүү дээ. Хаанаас яваад байгаа, ямар зохион байгуулалттай яваад байгаа. Тэгээд энэ дээр одоо сүүлдээ үр хүүхдүүд юм нь оролдож эхэлж байна. Тэгээ одоо миний охин нэг нохоод хичээдэг. Бүр харн ялхаасаа нохоод хичээсэн. Нохооных нь үнийг ч гаргацсан байх шиг
одоо гадаадад онгоцоор нисдэг юм. Тэнд өөрөө сурдаг хүүхэд тэндээ одоо машин тэр хөслөөд тэр хавийнхаа ойр орчмын хот орноор явсан байлгүй. Тэгээ би зүгээр хамгийн нэг харамсаж байгаа юм. Би энийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдэр ороо хэлсэн. Одоо өр хүүхдээр орж болохгүй дээ. Тэгэхээр хоёрт нь бас миний охин эрүүл мэндийн хувьд одоохонд асуудалтай байна. Тэгээ яг энэ миний одоо та хэд нэг жоохон өнгөрөөж жоод оролдороо найзаа гэдээ би хэлсэн. Тэр одоо ньюс румын 70 эцдүүдэд би өөрөө хандаж хэлсэн. За одоо сүүлдээ ингээд өчигдөр миний амьдарч байгаа газрын дээгүүр дороо нисгэж байна. Тэгээ одоо машинтай янз бүрээр дагж байна. Тэгээ би дахиад хэлээ. Тэгээ чаддгийм бол та хэд хоёр үндсэн арга байгаа. Би эхнийх нь аргыг ингээд өнөөдөр ирээд надтай нөгөө нэг албан тушаал булаацалтаад байгаа хүмүүсийг өнөөдөр ирээд энэ хурал дээр нээлттэй сайхан өрсөлдөөд намайг надтай өрсөлдөө гэдээ би ингээд та бүхнийг урьж байна. Энэ бол хамгийн эрүүл арга. За хоёр дахь арга нь тэр намайг одоо миний бараг бүх л хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газар дарга зэрэггүй өгч байна. Энийгээ сайн шалгаарай. Миний одоо дансанд болон хамаарал бүхий хүмүүст тийм үү. Одоо нэг юаны нэг долларын ийм гүйлгээ зардал орсон гарсан байвал би энэ дээр одоо хуулийн хариуцлага үзэхэд бэлэн байна. Энэ хоёр аргаараа одоо шийдээч. Тэгээ хоёрын хооронд тийм ээ мөрдөж мөшгдөг, дагдаг, тагнадаг, чагнадаг энийг болох хэрэгтэй. Энэ талбай дээр гараад тэр туулаа хайрлаа гэдэг нэг хэдэн нөхдүүд би ерөөхдөө гадарлаж байна л да. Нэг нь Баян онгорт алт тухад сүйтгэжсэн нинжа байсан хүн өнөөдөр судлаач мөнгө хэрдэнэгээд туулаа хайрлага явж шин. Хоёрт нь тэр хараа дуянгаа гээд их сургуулийн захирал ректор байсан ганц цог гээд хүний хүүхэд штэ. Би ерөөсөө тэр эцгийн одоо уг нь хилэмгүй байна. Сэлбийн голын ирэг дээр байсан бидний хүүхэд байхад байсан залуу байгальчдын станцыг хулгайлж аваад МСС төгөөд сэл ботхонгээ барьцсан. Тэрнийхээ өмч хөрөнгөдөө булаацалтаад ээжийнхээ гарыг хуг цогцсон ийм эмэгтэй өнөөдөр туул голын асуудал яриад явж байна. Би зүгээр харамсаж байна. Тэр хин гээд нэг нөхөр үлээ. Лоточр гээд нэг нөхөр байна. 2015 онд МСС-ийн охин компани одоо захирлаар санхүүгийн захирлаар ажиллаж байхдаа туул голыг 2015 онд туул голын урсцыг өөрчилж асем руу дулааны шугам татах ажлыг хийжсэн. Ийм одоо байгаль орчинд хүүтэн ханддаг хүмүүс хизээдээ ийм хайртай болчихоо. Өнөөдөр Улаанбаатарчууд жилдээ хитэн их найдын төвчрлийн нөлөөлөлд орж байна. Туул гол дээгүүр өнөөдөр хэдэн зуун ширхэг гүүрийн шонгоо зогтцсон. Угаасаа гол дээгүүр гүүрүү тавигдсан баг. Бид нар энэ дээр та бүхэн тоог нь бараг харсан бах нэг 200 орчим гүүрэн одоо багнууд цутгаад 10 орчим километрийн багнаар явуулнаа. Гүүрэн дээгүүр 6 игнэ. Үлдсэн 22 км-ийг шорон далангаар явуулна гэж. Төсөв төртг нь 2.3. Үүний 300 тэрбум төгрөг нь магадлалшгүй ажлын зардал, хяналтын зардал. Хоёр их найд нь, нэг их найд нь 10 км 6 игнэ гүүрэн замын өртөг. Үлдсэн нэг их найд нь 22 км, 23 км одоо шорон далан бүхий нөгөө 6 игнэ замын зардал. Тэгээ энэ олон улсын жишгт байдаг дундаж жишгээр хийгдсэн. Дээр нь Арц намынхан ийм болсон хүчний хомсдолд орсон юм шиг байна. Тэр мэдээлэл дээр зардан нэг хөсөх байх энэ төргээд ийм шинжлэх ухааны үндэслэл юмэржлээ. Бид нар Фидкийн гэрээний Silver Book-ээр хийсэн. Silver Book хоёр зүйл байдаг. Үнийн өсөлтөө EPC гэрээ эзэмшигч хариуцсан. Ханшийн өсөлтөө тухайн захиалагч хариуцдаг ийм эрсдлээ хувааж авдаг. Гэрээгээр бид нар олон улсын зөвлөхөд авчгаад хийсэн гэрээ. Тэгэхээр өнөөдөр би эцэст нь ганцхан үг хэлье. Энэ эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч улангасч байгаа хүмүүс дээ тийм үү? Эх орон ард түмэн энэ улс орны хөгжил ерөөсөө ямарч байдгүй юм байна. Энд нам ерөөсөө хамаагүй юм байна. Энд нийлсэн намын эрх ашиг нийлсэн бүлэглэлүүдийн өөрсдийнхөө энэ албан тушаалаа хадгалж үлдэх
үргэлжлүүлэн тэр ашиг сонирхлуудаа хангах Эрдэнэт 5 толгой энэ одоо томоохон орд газрууд дахь төрийн өмчт компаниудыг шимэгчлэн амьдрах энэ зүйл нь юу юунаас чухал юм байна гэдгийг би одоо ясмахандаа тултал ойлгоод байгаа гэдгийг хэлье. Одоо хоёр арга би одоо ингээд гэр бүл өөрөө хөвгтөр оролдвол хамгийн адгийн арга шүү. Би нэг арга нь ингээд нээлттэй байж дахиад би хурлаа. Одоо энэ 6 сардуу 7 сардуу 9 сард хийн. Дахиад тэр нөгөө нэг одоо яваад байгаа шүү дээ. Манай Батамгаланд сайдвал би хотын намын дарга хийх надад туршлага байна гэд яг энэ зогсчод хэдхэн сарын өмнө ярьсан. Нээлттэй. Одоо орж ирээд нэр дэвшүүлж болно. Хоёр дахь арга. Тэр одоо бүх өгцөн байгаа материалууд авилгатай тэмцэх газар тагнуул одоо хаагур байдаг. Бүх газруудад материал татаад авсан байна. Тэргээ шалга. Гэтэ би нэг зүйл хэлж байна. Олон улсын экспертүүдийг авчирч энэ үнэн зөв байсан уу? Тэзүүн зөв байсан уу? Боно буюу байгаль орчны наривчлсан үнэлгээ зөв байсан уу гэдгийг яг таг гаргах хэрэгтэй. Тэгээ эцэст нь энэ урьдчилгаа төлбөрийг би цааш энэ ажил үргэлжлүүлвэл нэмж өгнө. Яагаад гэвэл бид ханшийн эрсдэл хүлээж байгаа учраас ханшийн эрсдлээ илүү их үүрэхгүй тулд гүйцэтгэл хэдий ч хурдан гарна, хэдий ч дор бүрдэн өгчиж энэ ажлыг 20 сарын дотор дуусгах гэдэг зарчим ярьсан шүү дээ. Бид нар 3 сарын 15-нд байсан. Өнөөдөр ажлыг зогсоогоод үндсэндээ 50 тонж байна. 50 тонж байна. За энэ дээр би энэ зогсоосон энэ хүмүүстээр дараа нь ямар нэгэн байдлаар алдан хохирол нэхэмжлэгдэх ийм үе шат ирэх баха. Өнөөдөр яг нэг цөөхөн хэдэнд өргөөр ингээд гэрээгээр ажиллаж яж болно. Гэтэ хожимдоо дандаа юм болгон цаг хугацааны дараа хэмжигддэг. Та хэд намайг 10 сард импортын нүүрс оруулж ирлээ гээд баг хэдэн сар намайг нийлж зодсон. Монголчуудыг одоо ортоо нүүрсээр хордуулах гэж байна. Хятадын тагнуул гэдэг. Энэ жил утаа бодтойгоор 35%-аар буурсан. Ирэх жил би энэ уурын зуухуудыг газан шилжүүлэх ажлыг хийж дахиж бууруулна. Би эцэст нь хэлэхэд энэ Улаанбаатарчуудад би өөрийнхөө энэ улаан нүрээр 2024 оны орон нутгийн сонгуулиар шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээе. Агарын бохирдлыг бууруулъя, төвжирлийг бууруулъя гэдэг амлалт өгсөн. Би энэ зарчим зорилгоосоо нэг ч алхам орохгүй. Баярлалаа.